Сонсогч та бидэнд тохиолдсон аимшигт явдлууд нэвтрүүлгийн хэсгээс сонсож байна. За одоо харин миний ярих гэж байгаа түүх бол энэ налаахад болсон явдал юм байлаа л дээ. 2021 оны ихээр болсон үйл явдал. За би тэгээд энэ түүхийг та бүдэн сайхан өгүүлж өгье. Сайн байцгаана уу? Намайг Б гэдэг өөр тохиолдсон аимшигт түүхэн хуваалцахаар шийдлээ. За энэ явдал бол 2021 оны 1-р сараас 2-р сарын хооронд болсон явдал юм аа. Манай гэр бүл налайхад хашаа байшин худалдан авахар болов. Хүү маань төрөөд ч удаагүй байсан болохоор тохь тухтай 0 ус дулаанаа шийдсэн. Ер нь бид гуравт хэрэгтэй байсан тул бушуухан л нүүж орохоор боллоо. Ах маань бид гурвыг нүүхийн өмнөхөн за налайхч гаднаас ирж байгаа хүнд бол ер нь л дургүй эвгүй газар шүү гэж хэлж байсан юм. Би ч сүнс чөтгөр элдэв босон юмд итгэдэггүй тийм төрлийн хүн байлаа л да. За тэгээд бид гурав ая тухтай хэд хоног ер нь бусад гэр бүлийн лайдал аз жаргалтай сайхан өдрүүдийг өнгөрөөж байлаа. Гэхдээ баг ямар нэгэн зүйл ажиглагдаж эхэллээ. Хүү маань гал тогооны хэсэг рүү хараад инээгээл заримдаа уйлаад байдаг болсон. Удаачгүй хүү маань ханаад хүрлээ. Тэр үед утаа ихтэй гадуур хүүхдүүд ханаад хатгаа их туссан үе байлаа. Эмнэлэгт үзүүлтэл хүндрээд хатгаа болсон байна. Тэгээд эхнэр хүү хоёр маань эмнэлэгт хэвтэн миний зовлонт өгөөд аимшигт өдрүүд эхэлсэн юм да. Одоо ботход ч энэ явдал хэцүү аймаар санагддаг. За тэгээд эхнэр хүүхдээ эмнэлэгт хэвтүүлчгээд замаараа захаас мах шүл авч гэртээ ирэн хэд хоног эхнэр хүүхдээ иргэх гэж хоолны махаа янзалж тавиад утсаа оролдоод байжгаад унтаад өг. Шүн дунд болсон бололтой коридорт нэг эмэгтэй хүний хоолоогоор үглэх чимээ намайг сэрээлээ. Би ч гайхаад манай эхнэр л ирсэн юм байхтай гэд цаг хартал шөнийн 2 цаг өнгөрч байна. За ийм ороо ирнэ гэж юу байх вэ? Дөнгөж өнөөдөр хэвтсэн хүн тэгээд бол ирнэ гэж одоо юу байх вэ гэсэн шүү юм бодоод тэгээд одоо хэвтэж байтал манай өрөөний хаалга онгоож байгаа нь сонсогдов. Би хинбэ гэж хэлтэл юу ч дуураагүй. Жохон чихвүт сүрээл хүнжилдөө шигдээл өглөө. За тэгтэл орд тойроод хар сүүдэр яваад урд талын буудан дээрээс юм хайгаач байгаа юм шиг болтой амдаа нэг юм өглөөл ёстой нэрэ гэж сонсогдож байсан. Би ч гараад гүйчмээр санагдаж байлаа. Айсандаа болоод хөдлөж чадахгүй ер нь л нэг хамаг би дагдин чичирж байсан да. Гэтэл нөгөө хар сүудэр над руу ойртож байгаа болтой тэгээ миний духан дээр гараа тавих шиг болсон. Тэр нэг хүйтэн мэдрэмж төрүүлж байлаа. Миний нүдний нулимс урсаж байсныг би тэр үед тод санаж байна. Нүүр ам нь харагдахгүй хар сүудэр ёстой л нэрэ гээл үглээл. Тэгээд ухаан алдсан юм уу, унтцсан юм уу нэг мэдхэд л харин өглөө болсон байлаа. За тэгээд эхнэр залгах дуунаар сэрээд аваад ярьтал хид хідэн эм захиад за бас өлсөд байна гэхээр бушуухан хоол игээд гэрээсээ гарлаа. За такси бариад өчигдөр орой надад юу тохиолдог гэж эргцүүлэн бодож зүүдэхэд маш бодтой байсан да. За айс үнд аргал хөдлөөл үз сүртэй муханы юм бодоод тэр тэгээд бодлоо таягдаад хайчихлаа. Эхнэр хүүхдээ эргэчгээд гэртээ ирээд ойр зур ажиллаа хийгээд хашаа хороогоо янзлаад байж байтал нэг л мэдхэд гэгээд тасарч үдшийн бүр орлоо. За тэгсэн хит хитэн найзууд маань за налайх руу танаах руу очиж байна шүү гэд утсаар ярьдаг юм байна. За найзуудтайгаа жоохон уулзаж ганц нэг юм мултлаа да ярьж сууйда ухааны юм бодоод хувцас өмсөөд байж байтал гэрэл унтарлаа. Тог тасарчгүй яав гэж бодоод гэрлийн унтраалгаад орсон чинь зүгээр буцаад тасчлаа. За тэгээд өөрийгөө айлахгүй тулд элдв юм бодож гэрээсээ гараад нөгөө хэд рүүгээ уцтаж тосхоор явлаа. За тэгэл шүнч болж бид хэд 2-3 пив ууз за сүүлдээч бүр давраад арх болоод баарнд орж суулаа. Харин эхнэр залгаж байна шин дундын алдад. За эхнэр залгаад уурлаад чи одоо эхнэр хүүхдээ эмнэлэгт твтчихээд байхад чинь ингээд шоудаад явж болж байгаа юм уу гэж уурлах юм.
За би ч за хайр нь 2 цагийн дараа харнаа гэж утсаа унтраалаа. Нилээд ууд согтсон байсан 2 найз маань манад очиж хонохоор боллоо. За машина баарны гадаа үлдээгээд манайх руу явлаа бид гурав. Гэртээ ороод 2 найздаа ор засаж өгөөд хэвтүүлээд өөрөө унтаж орхилоо. Шүн дунд түс тас гээл гүйлдэх чимээнээр сэрж босоод хартал манай 2 найз хувцас амсч гисэн хаалга хонгоолгоод гүйж өгж байна. За би ч араас нь хөөш гээл орилоод яава юу болвоо яасан бэ гээл ингээл асуулаа. За араас нь гүйгээд хашааны гадаа гартал 2 анд маань за бид 2 ер нь явлаа. Танай байшинд унтаж чадахгүй нэ гэдэл цаашаага баг гүйгшхэм холдон одлоо доо. За тэгэл миний ч арих гараагүй зам 2 мө тэнэг ПВ сайхан унтчаад өглөө сайхан гоё шүл хийж өгье гэж бодож байсан юмсан гээл бодоол. За уурлангүй гэртээ ороод хөвтөөд өглөө. За тэгжээд л хальт зүүрмгсэн бол доо. Би эргээд сэрлээ. Гал тогоонд түк гээл цонх нүдээд байгаа юм шиг чимээ сонсогдоол. Өндийгөө л харсан чинь нэг хар сүудэр. За тэгээд тэр нь бас ягаан дээлтэй ч юм уу, хослолтой ч юм уу, хувц сүмссэн болтой. Тэг нилээд настай болдоо нэг эмхтэн өнний хоолоогоор юм яриад тэгэл цонх мөргөөд байгаа юм шиг харагдлаа. За тэгэл чихээ тавиал сайн сонслоо юу үлээд байгааг юм. Тэгсэн иш өгсөн мүү өхмрүүд муу яанууд би та нарыг мэднэ гэдэл амдаа өглээд байлаа. За айгаад хүнжил дээгүүрээ бүтээгээд ихнэр лүгээ залгах гэж байтал хөл дээр нэг юм суух шиг боллоо доо. За тэгэл ойрлж болдоггүй байж болдоггүй. Амаа дараал уйлаас нус нулимсандаа холилдоол тэгээ баг би ухаалтсан баха. За өглөө сэрхнээ галын өрөөнд зуухныхаа хажууд гівтэж байна. За ингээд би ч одоо байдал бишдэж байгааг мэдээд ээж рүүгээ хэлж за ээж цаашаа хамаатны бөө ахад хэлж манайхад ирүүлэхээр боллоо манай гэр. За эхнэр хүүхдтэй хэлээгүй санаагийн зоож айлах байх гэж бодоод орой болд бөө ах маань ирж за урдаас нь би тосож очлоо. За тэгээд тосгоход явж байтал араас нь нэрээр нь дуудах шиг болсон шүү. За би ч айсанда бушуухан ахын урдаас тосож очиод гэртээ урайл оруулав. Ахад цай хийж өгөн за ах манай байшин тойрж өрөөнүүдийг нэггүй шалгалаа. За тэгээд намайг хажуудаа суулгаад за ахын дүү ер нь эндээс холдож нүүсэн дээр юм байна да. Үннийг хэлэхэд танай хашаанд орж ирэхэд л нэг биш бүр 2-3 зүйл харагдсан. За бүр гэрт чинь ч бас тийм юмнууд байгаа харагдана. За тэгээд нялх хүүхэдтэй ийм хүмүүс ийм газар байж огтхонч болохгүй. Бушуухан нүү миний дүүглээ. Би ч ахыг явуулчаад гэрээсээ харж хотод ээж дээр очиж хоноод өглөө эртлэн хамаг юмаа ачиж яваад тэндээс нүүсэндээ. Эхнэр хүүхэддээ ч хот руу шилжүүлж авсан. Нарийн нандны бас тэднэрд бол хэлсэнгүй үнэндээ. За ээж дээрээ ирж санаа амарч хоол унд хийж идэн ядраад нам унтсан. Харин шүн дунд би зүүдэлж байна. Зүүдэн дунд нөгөө аймаар муухай үрчгэр нүүртэй, арзаас нь толгойтой, ягаан дээлтэй эмгэн чинь надад би танай хүүхдийг харахаар базаад автмаар санагдаад байд юм гэдэл муухай инээгээл орилол байсан. За би ч одоо муухай орилоос ирсэндээ тэгэхэд. За тэгээд өглөө нь ээждээ хэлж нөгөө бөө ахаа дуудаж засал ном хийлгэж байж арай гайгүй болсон. За хашаа байшингийнхан хуучин эзнээс харин хэл ам хийжээж мөнгөө буцааж авч чадсан сайхан шүү. Бөө ах маань надад хэлэхдээ за надаас дээр үеэсээ л урд хэсгээрээ оршуулга ихтэй байсан юм аа. Тийм зүйл бол байх нь аргагүй юм байгаа юм шүү. Чи битгий гайхаарай гэж хэлсэн. Дараагийн орсон айл маань юу болж байгаа болдоо гэж би бас бодож санаа зовж суудагдаа. Ямар амар бүр юм тхиуд сүрмээр юм бэ. Сонсогч та бидэнд тохиолдсон аимшигт явдлууд нэвтрүүлгийн хэсгээс сонслоо.